За квартил хоорондын далайцыг олгоно. За би энэ дээр зүгээр нэг жишээ авчиж. За 1 2 3 5 6 6 7 ч юм уу хэдэн гишүүн байна уу? 1 2 3 4 5 6 7 8. За өгөгдлийг те багаас нь их рүү нэрэмбэлчээд яг голын гишүүнийг нь бид нар юу гэж нэрлэдэг лээ? Медиан гэж нэрлэдэг. Голын гишүүнийг яаж болдог лээ? Энэ жишээлх юм бол 8 ширхэг гишүүнтэй байгаа байхгүй юу? N тэнцүү 8 гэж 8 ширхэг гишүүнтэй. 8 ширхэг гишүүнтэй өгөгдлийн медианыг яаж олох вэ? N дээр нэгийг нэмж байгаад 2 туваач. Манайхаар бол 8 дээр нэгийг нэмээд 2 туухаар 4.5 юу вэ? 5 гэж гарч ирнэ. 4.5 гэдэг бол юу гэсэн үг вэ? 4-р гишүүн болон юу вэ? 5-р гишүүний голынх гэсэн үг шүү дээ. Тэгээд хэрвээ энд нэг 2 гишүүн таарчих юм бол тэр 2 гишүүнээ нэмээд яг уу 2 туугаад медиан гэж гарч ирнэ. Хэрвээ сонгоо тооны гишүүнтэй байсан бол яг голынх нь тэд гэдэг. Одоо жишээлх юм бол энэ дээр бид нэр дахиад 11 ч юм уу ингээд тоож исэн бол n хэд болчих вэ? 9 болчихно тий. 9 дээр нэгийг нэмээд 2 тугаах юм бол 5 гараад ирнэ. Тэгэх юм бол яг 5 дугаар гишүүн нь юу гэсэн үг вэ? Медиан гэсэн үг чинь. За өгөгдлийн медианыг ингэж олдгоо. За одоо яг энэ 11-ийг арилгачих. Хуучнаар навж үзье. За медиан болохоор бидний олсон медиан болохоор 3 ба 4 дугаар гишүүний юу болох нь вэ? Голынх болох юм байна тий. За медианыг авчингууд өгөгдөл яах вэ гэхээр D тагс болон юу вэ? Доо тагс гэсэн 2 хэсэг хуваагдана. Энэ D тагс нь энэ юу вэ? Доо тагс нь. Доо тагсын медианыг юу гэж нэрлэх вэ? Доод квартил гэж нэрлэдэг тий. Тэгээд одоо энэ жишээлх юм бол энэ 4 гэж авал энэ хоёрын голынх буюу энэ хоёрын дунд чинь доод квартил болно гэсэн үг шүү дээ. D тагсынх нь дундаж медиан буюу энэ нь юу болох вэ? Дээд квартил болно. За тэгээд квартил хоорондын далайцыг олно гэдэг чинь Q2-оос нь яг Q1-ийг хасчихна л гэсэн үг. Энийг бүгдөө мэдчихэж байгаа. За гол нь хуримтлагдсан давтамж дээр явах вэ гэсэн асуулт гарч иж байна. За энэ график дээр ингээд одоо жишээлбэл 15 одоо ингээл хэдэн ширхчүүд ингээл хуримтлагдсаргууд хэд дээр ирсэн байна уу? 31 дээр ирсэн байна. Анзаарч байна уу те? 31 дээр ирсэн байна. Өөрөөр хэлэх юм бол энэ өгөгдөл нийтдээ хэдэн элементтэй гэсэн үг вэ? N тэнцүү 31 байгаа гэсэн үг. 31 элементтэй. Хуримтлагдсаргууд 31 болчиход шүү дээ. Тэгэхээр 31 элементтэй гэсэн үг. Тэгвэл энэний медианыг бид нар яаж олох вэ? N дээр нэгийг нэмээд 2 туун түрүүний ярьсан ёсоор хэд вэ? 16. 16 дугаар элемент бол юу гэсэн үг вэ? Медиан гэсэн үг. 16 дугаар элемент хаана авах вэ гэхээр энд байгаа гэсэн үг тийм. За энийг ийш нь явуулаад ингэж явуулаад энийг доош нь буулгана. Энд гэхдээ жоохон зөрчсөн юм шиг байна. За ямар ч энэ хавцаа ингээд юу байгаа гэсэн үг вэ? Энэ одоо жишээлбэл ойролцоогоор харах юм бол 46 гэдэг тоо бол медиан болж таарж байна тийм. Обажаар энийг Q3 гэдэг шүү. Энийг нь Q2 гэдэг. Медиана Q2, дээд квартила Q3 гэж нэрлэдэг тийм. За энэ бол Q2 болж таарж байгаа байхгүй юу? За тэгвэл энийг авангууд D тагс, доо тагс гэсэн 2 юм үлднэ. Мөн үү? За тэгвэл доо тагс нь юу болох вэ? Доо тагс нь хэдэн гишүүнтэй болох вэ? 15 гишүүнтэй болж байна зүг үү? Доо тагс нь 15 гишүүнтэй болж байна. Тэгвэл 15 гишүүний за энийг нэ1 гэчээ. 15 гишүүнтэй өгөгдлийн медиан юу болох вэ? 15 дээр нэмэх нэгийг хуваах нь 2 буюу 8. Яг 8 дугаар гишүүн нь юу болно гэсэн үг нь доод квартил болох нэ. За 8-д хаана вэ? Энд дээр сайхан зурцсан байж байна тий. 8-д байна. За энийг доош нутах юм бол энэ 30 хэд гэж гарч ирэх юм. За энэ тоо бол манай юу болох вэ? Доод квартил. Гэтэ энэ ч нэг хуваалт нь өөр болохоор бодох юм биш үү? Одоо жишээлх юм бол
Нэг нүд нь хэд гэсэн үг вэ? Нэг нүд нь 3 юм байна тий. 15-аас 30 хүртэл 5 нүд байгаа даа шүү дээ. Тэгэхээр чи нэг нүд нь юу гэсэн үг вэ? 3 гэсэн үг. Тэгэхээр Q1 нь хэд болж таарв? 36 болж таарж байгаа юм байна. 36. За одоо бүгдөө юу яана? Дээд квартил болно. Дээд квартил гэдэг маань яах вэ гэхээр 16-аас эхлээд хэд гэсэн үг вэ? 31 гэсэн үг тий. 16-аас эхлээд 31 хүртэлх тоонууд. Энэний яг голынх нь хэд байх вэ? 16-аас эхлээд 31. Тэгэхээр яах вэ? 16 дээрээ 31-ийг нэмээд дахиад 1-ийг нэмээд 2 дахь байх юм шиг байна тий. Зөв үү? Тэгэхээр хэд гарч байгаа? 48. 48-ыг 2 дугаар гэдэг. 24. Яг 24 дугаар гишүүн нь юу гэсэн үг вэ? Энд 24 байгаа. 24 дугаар гишүүн нь дээд юу вэ? Квартил. За энэ чи юу гэсэн үг вэ? Энд дээр цаг улаанаар ингэ тэмдэглэсэн байна шүү дээ. Энийг явуулаад энэ 60. Энэ бол дээд квартил юу вэ? Q3 юм байна. За одоо квартил хоорондын далай цаг бол хамаарх нь уу? Яг үлээ. 60-аас 36-аас л. Гэхдээ хуримтлагдсан давтамжаар ингээ өгсөн байх юм бол биднэрт медианыг олох квартилуудыг олох нь айгүй амархан болчихдог байхгүй юу? Ойлгомжтой.